Хараад үзэгчтэй. Тунаа шоу эхэлж байна. Та бүхэндээ хэсэг завсартай эцэст дахин уулзаж байгаадаа тог ирсэн мэт баярлж байна. Тинэ 2026 он гарч New Year, New Mix гэж тог тас. Энэ 7 хоногийг чойжо засаад тушаачи гэж ихлүүлмээр санагдлаа. чойжо биш шүү анхаа. Цоожо шүү. Цоожо. Тийм цоож шүү дээ. Тэр нь бол Монголоос явахдаа бүгдээрээ хамгийн сүүлийн хүн нь гэрлээ унтраагаад хаалга төгжөөд яваарай гэдэг байсан бол бүх дарга нар маань явахдаа хүмүүс үлдсийг мартсан бололтой хаалга хааг тогийг нь таслаад явцсан байж энэ төр тий. Тэгээд мэдээж манай улс төрчид бол өөрсдийнх нь фэйсбүүкийг лайк, шеэрээр дэмждэг атамнуудтайгаа уулзахаар явсан баха гэж бодож байгаа шүү. Бидний тог тасрах хуваар гаргаж өгдөг болж энэ төр тий. Халуун улс одоо зуны хуваартай байсан бол өвөл нь одоо тогны хуваартай боллоо. Авцам хаадаг хуваарийг бид нар бас мартаж болохгүй. Бид нар бас тэрийг мартаагүй байгаа гэдгийг та нар мэдж байгаа бах. Зурхаа хардаг шиг тий одоо хуваараа харж байгаад одоо өсчин лүгөө орох нь штэ хэдүүлээ. Зургатар сүлдээ цаг агаарын мэдээ гэдэг шиг одоо цахилгааны мэдээ гардаг болох байхаа. Та бүхэндээ цахилгааны мэдээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Улаанбаатар хотын баруун хэсгээр баг зэрэг тог тасралттай. Тог тасралт цааш үргэлжлэж хангуул бүсээр дайрч гарах төлөвтэй байгаа учраас эргэл та бүхэн уцаа сайн сэнэглээрэй. Баян зүрх орчмоор шөнийн 2 цагт торг ирэх төлөвтэй байгаа учраас шөндөө хоолоо сайн хийж бэлдэж идвэл үлзийтэй гэж заасан байна. Мөн лифтэд гацах магадгүй тул даралт өдөртэй гэсэн. Тоггүй болохоор гэрлэн дохио AI ч ажиллахгүй байгаа шүү. Тэгээ нөгөө оруулж ирэх гэж байгаа 2000 цахилгаан таксин ч гэсэн цэнэггүй гэсэн. Ер нь өгдөгчгүй, үрждэгчгүй гэдэг шиг те. Явдагчдгүй, асдагчгүй, асаад ер нь зам дээр тог нь байхгүй болоо зогсчдаг. Өрхий тэр олон таксинууд одоо Монголд тэр олон машаанууд яанаа гэж те. Дэлхийн сүн гэж байхад одоо хадгалсан лаага одоо л бүгдээрээ хэрэг болгож ашиглах нь байна шүү те. Монголд бол 2 төрлийн лаа их хэрэгцтэй байна. Нэг нь бол асаадаглаа, нөгөөх нь бол өвчин номдоодаглаа. Хүүтний сударч шүсванч дундаа орлоо гэснээс тояаха. 1-9 яадаг үлээ. Нэгч бензоколог ажиллахгүй. 2-9 яадаг бол Хотод нүрс тасрам. 3-9 яах вэ? 30 пүрүүс авсахгүй. Тэгвэл одоо 4-р 9-т одоо 4-9 гэх юм бол 4-р цахилгаан астаас догдно. 5-9 яах вэ? Доторын дубайгаас ирнэ л гэж болох юм байна. Одоо тэгээ 6-9-т юу болох юм байгаа мэдэхгүй байна те. Одоо яаж доромжлох юм бол тоо л гэж бодож байна. Ер нь ард түмэн болвол шөөмжлөлийг хүлээж авна, доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Нэг сард манайхаа одоо усны шууд бөөндөө одоо дулаан орныг зорддог шиг одоо бөөндөө зордгороо зорлоо. Сторинууд үзэж байхад төлбөртэй жигсэд маань ч бас дундан тууж авна лээ. Их орныхоо төлөө жагссан юм ч одоо мөнгөө цуглуулж агаад гадаадад амарч агаад ирэх нь одоо байдаг л зүйл шүү дээ. Тийм эстэй тий. Бас тэр чи одоо бас жагсагчд маань бас яг шилбээ урцхыг мэдэхгүй хөлнийхөө улыг урцсан. Тэр нь одоо зааж өгмөр санагдаад байгаа юм да. Тэрнээс гадна одоо номхон морой унлаада намтай цүнхээ үүрлээдэ ээжтэй өсвөлээ даавыгаа даагаад эрдэм сургаар явлаа гэж тэ. Татврын албаныхан маань Дубайг зорьсон та бүхэн мэдж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг атгаа тансагдж үзэхээр явлаа да. Татврын талаар туршлага судлах гэж явсан гэсэн. Гэхдээ одоо Дубай төв хүний орлогын албан татвар гэж байдгүй юм байлээ. Суусан удмаа удахгүй хэрэгжүүлэх байхаа, найдаж байгаа шүү, итгэж байгаа шүү. Татвар хэрэггүй гэдгийг судлаад ирсэн бахаа гэж ер нь бол бодож байгаа. Тэгээсээ тэгсэн байгаасай. Ер нь тэгжлэх судалгаа хийхгүй байх нь бидний мөнгийг хэмнэж байгаа гэдгийг ойлгоосоо доо, тий? Гэхдээ нэрээ утаа багассан байсан, 50% багассан байлаа. Яагаад тэгээд 50% багассан болоо гэсэн чинь сайжруулсан түншмээ 50% буурсан юм байлээ л дээ нөгөө боргоолтон. Олдцсон байхгүй болсон 50% одоо сайжруулснаас олдохгүй байгаа учраас утаа 50% буурсан. За ямар ч гэсэн иргэдээ мөнгө өгөхийг одоо аргыг манай төрийнхэн зааж өгж байгаа. Дөрөм зөрчсөн машины одоо зургийг илгээж мөнгө авдаг ажил. Хотын одоо фриланс зурагч гэх юм ааш юм байна. Одоо энгийнээр одоо хэлэх юм бол одоо энийг улам хөгжүүлээд одоо улаан гэрлэр гүйсэн хүний бичлэгийг одоо аваад торгуулаа одоо тэгээд баяжуулах хэрэгтэй гих мэт те. Бичлэг хийдэг нөгөө Ray-Ban гэж шилээдэг шүү дээ. Тэрний одоо реклам одоо гарах юм бол та энэ сард хэдэн хүнийг барьж амжив? Та манай шилийг зүүх юм бол илүү олон зөрчил илрүүлэхэд туслах болно. Гой санаа өглөөш Ray-Ban-ийнханд.
Алдаа оноотой амьдрал гэдэг чинь ийм байна л да. Алдах тусам онож энэ төр те. Оноо гэснээс нэрээ алхвал оноо өгнө гэсэн чинь та нар мэдсэн үү те? Одоо энэ алхаж байгаад оноогоо авч гинэ. Алхаж хөдлөө. Тэгээ одоо цуглуулсан оноогоор яах юм бэ гэсэн чинь цуглуулсан оноогоор автобусд суунч гэж байгаа шиг те. Цуглуулсан оноогоор гэж тийм гэсэн. Танд 10 алхал дутуу байгаа учраас та манай автобус суухгүй. Дагаад гүйж яагаад 10 алхалтаа хийж ин та. Одоо 10 алхалт босон. Ингээ ороо суух юм уу хайшин те. Ер нь энэ шийдвэрийг гаргасан хүн үс суулгах биш тариг суулгах хэрэгтэй байж те. Тэ. Тухайн үсээ дүүрж байгаа тархиа ухаанаар дүүрэх гэдэг үг шүү. Үнэн шүү те. Автобусны буудалд тойрч алхаж байгаад оноогоо нэмэл дараагийн автобусанд суух гэсэн чинь уучлаарай таны алхалт хэтэрсэн байна. 5 алхам мэдэрчээгүй балах нь байна шүү те. Гэхдээ алхахад бас ашигтай болчиход байна шүү дээ. Ягаад гэх юм бол замдаа зөрчил илрүүл зураг дараад мөнгө бол боломжтой. Бас л хаас л их зааж өгч шүү. Улаанбаатар чи ер нь одоо видео тоглоом юм биш үү те. Чита мета гэдэг шиг янз бүрийн даалгавар аваад зам хаагдсан үед 20 минутын дотор хүүхдээ сургуульд хөргөж өг зам хаацсан 20 минутын өмнө тэр хамаагүй энэ чиний даалгавар. Тэ? Одоо цалин буугаас өмнө зээлээ төлг. Цалин буугаагүй энэ чиний даалгавар. Энэ сорилыг дав. Хасах 30 хэмд машинаас хасах 30 тийм ээ машинаас. Ер нь нэрэ та нар харсан уу? Дүүжин тээврийн дүүжингүүд нэрсэн байлээ. Одоо тэгээ тээврэл дутуу байна да тий. Том болоод мангар ухаантай хүн болно гэсэн чинь мангар хүн боллоо гэдэг шиг тий. Ухаантай нэзээч их гэдэг шиг. Хүүхэд байхад их зөнтэй байжээ. Дүүжин, даажин гэдэг дуулдаг ус. Энэ дүүжин тээвэр чи ер нь даажин юм шүү. Дүүжингээр дайжигдах гад энэ үү гэж юу? Дотроо суусан чи энэ бол дайжин байсан. За тэгээд ганц гэгээд мэдээ гэх юм бол биднийг нохоо шиг амьдруулж байгаа гэсэн жинхэнэ Монгол нохоо Дэмүүл нэртэй банхар Азийн одоо нохоо аврах шалруу тэмцээс хамгийн царайлаг нохоо болсон байлээ. Хамгийн царайлаг нохоо баярлалаа. Тэнэ цаашаа их цаг боллоо. Цаашаа.